Сайн уу манайхан. За өнөөдөр бүгдээрээ 2021 онд гарсан HBO бүтээл It's a Sin буюу энэ бол нүгэл хэмээх нэлээд сонирхолтой бодит амьдралаас сэдвлэгдсэн сериалын эхний парт 1-ийг сонсноо. За тэгээд 1980 оны эхэнд ижил хүйстэн залуусын дунд дохын албаар анх яаж дэлгэрсэн, тухайн үед энэ өвчин гарахад хүмүүс яаж хүлээж авч байсан гэх мэт маш сонирхолтой үйл явдлууд гарах болохоор таад маань бичлэгээ дуустал нь үзээрэй. Бас таад маань манай нөгөө сувг болох драм хайрцгийг subscribe хийж амжсан уу? Маш олон сонирхолтой цуврал кинонуудыг төвчлэн өргөж байгаа болохоор заавалчгүй ороод subscribe хийж бичлэгүүдийг маань орж үзээрэй. За одоо 1980 оны их үе рүү хамтдаа очиж тухайн үеийн тухайн алдрын талаар хамтдаа сонирхцгоё. 1981 оны 9 сар. Английн хөдөөний нэгэн гэр бүл хүүгээ Лондон руу их сургуульд явуулахын өмнө оройхоо л идж байгаа дүр зураг харагдах бөгөөд энэ залуу бол киноны маань гол дүр Ричи. Ээж нь хэлж байна. За минийхөө хот газар аюултай шүү. Болгоомжтой байна шүү. Хэмээн захиад явуулах ба аав нь Лондон руу үргэжөхөөр усан онгоцонд явж байхдаа ээж чинь хэлдэг зөв шүү. Хот газар ер нь л аюултай. Алив мэ гэснээ бэлгэвч өгөөд ээж чинь хажууд өгч чадаагүй маа. За тэгээ миний хүү айл охин жирэмслүүлж байна. Байнга л бэлгэвч хэрглэж байд юм штэ. Хэмээн загсан боловч Ричи аав минь дээ хэмээн дотроо удсноо өгсөн бэлгэвчээ шууд далаа руу хаяж өргөд юм да. Яг тэгэхээр тэр эмгтэй хүн биш, эрэгтэй хүн сонирхдаг болохоор тэр юм байна. Харин энэ үед киноны маань бас нэг гол дүр Роско барилгын ажлаа тарах үед аав нь ирж авах ба. Гэртээ явуучтал тэднийд хамаатан садан нэрцэн ширээгээ тойрон бөөндөө бурхан залбирж байгаа нь харагданаа. Бурхан минь миний хүүг эрүүл болгоод өгөөч. Тэр чөтгөрт харагдаж ижил хүстэн болцоход байна. Химэн уйлан гуйж байгаагаас харахад эдний гэрээхэн Роског ижил хүстэн гэдгийг олоод мэдсэн юм байна л да. Яж хаад эдний гэрээхэн нэгээрээс цагаашилж ирсэн цагаачд болохоор бүрийнх бурхан шашинд итгэдэг юмсанжээ. Энэ үед тэднийд бүр чөтгөр хөөх ёслол хийхээр хамблам ирж байх ба Роскогийн хичээлж байна. За миний дөө гэрээхэн угаасаа чамайг ойлгохгүй. Эгчт нь байгаа мөнгө энэ л байна. Энийг аваад өөр газар очиж байр түрээслээд амьдр. Химэн хэлэх ба чи ангид байгаадаа л баярл. Нэгэртээсэн бол чамайг тосгоныхон чулуугаар цохиод алдсан байгаа л гэж байна. Гэрийнхэн цугларсан чөтгөр хөөх ёслолын талаар хэлцэж байтал Роско нүур амаа будцсан нэмгэн нөтөө уцтай гарч ирснэ. Тийм ээ. Би ижил хүстэн. Намайг ойлгодгүй та нарыг хараал идэг. Гэж хэлснээр хамаг юм аваад гараал гүйчт юм да. Аав нь зогсоох гэсэн боловч яаж чадсангүй. Дүрсэлэгдэн киноны маань бас нэг гол дүр Коллинс хамаатныхаа гэрт төр байрлахаар ирж байгаа нь. Коллинсийн хувьд дуу шүү цөөтэй ер нь их дотогшоогоо нэгэн бөгөөд хамаатныхаа өрөө нэлээд ширтэж байгаагаас харахад бас л ижил хүстэн гэдэг нь ойлгомжтой. За дүүмэн янз бүрийн охин мөхөө авчрахгүй шүү. Бусдаар бол өөрийнхөө гэрт байгаа юм шиг л байгаарай гэж хэлээд өрөөнд нь оруулдаг. Коллинсийн хувьд насаараа шахуу хөдөө амьдарч байгаад сайхан сургуулаа төгсөн одоо л амьдралынхаа анхны гарааг эхлүүлэхээр Лондонд ирсэн нь энэ юмсанч. Түүний ажлын анхны гараа бол Лондонгийн зүүн гудамжинд байх костюм захиалгын газар. Коллинсийн хувьд аав нь багадан нас ураад ээжтэйгээ хуйлах нь өссөн болохоор ээжтэй амиа. Орой уулга ээжтэйгээр ярьж ажил амьдрал нь ямар хөө байсан Лондонд юу ийсэн юу утсан талаараа байнга л хуваалцсан. Гэхдээ хамаатныхаа залуу руу үй харц шидэстэй бас. За ингээд нэг өрөө ажлаа дараа гарах гэтэл эдний дэлгүүрийн эзэн ноён Ларс Коллинс чи байж байгаарай хоёулаа ярилцах юм байна. Гэснээ арын өрөөндөө ороод алив гараа угаа. Би чамд мэрэгчлээ удилчин хүний нарийн чадруудыг зааж өгнө. Энтэр гэж байснаа манай залуугийн биеинд ер нь л хамаагүй үрх гээд нэг л эвгүй нөхцөл байдал үүсээд өвчлаа шүү. Коллинс ядж байгаад хүнд юм хэлж чаддгүй болохоор уучраа олохгүй зогсож байтал эдний ажлын залуу юмаа марчжээ гээд орж ирснээр ашгүй Коллинс аврагдлаа. Заан сахалтай ах хүүг Хенриг их бөгөөд энэ пижак захиалгын газар овоо хэдэн жил ажилласан туршлагатай нэг юм байна л да. Би ноён Ларсыг мэднэ олон жил хамт ажилласан. Наад чи ихнэр хүүхдтэй байж л чам шиг залуучуудыг татаж чангаагаад байдаг. Заван өвгөн байгаа. Дахиж ингэ тавил ахтай илэрээ заа юу. Эхнэрт нь шууд л хэлж өрхөн. Химээснээр Коллинс ажил дээр нь өмгөөлж хамгаалах хүнтэй болсон доо их л олзуурхаж байлаа. За тэгээд Хенригийн өвчөөс Коллинстай адилхан ижил хүстэй учраас би биенийхээ зовлон жаргалыг маш сайн ойлголцож байлаа. Харин нөгөө талд Ричи том хотод ирсэн амьдралдаа анхудаа ажил хүснүүдийн клубд орон өөрсгөө олон залуусыг харан хорвоо ертөнц ийм байдаг байх нэ. Химэн бодон зогсох ба. Маргааш нь сургууль дээр байж байхдаа нэг залуу ширтээд харцаа салгадгүй шүү. Гэтэл яг энэ үед түүний ард сууж байсан хоёр хүн яана Америкт 41 гей залуу гэнэт нас барсан гэж шít. Гей үдэл тусдаг хавдар шиг зүйл тархаад байгаа гинэ. Химэн жигжиг хийж байсан ч Ричи маань мань залуу гөлрөөд сонссончгүй. Гэтэл нэг нүүрмгийн охин гарч ирснэ. Сайн уу? Намайг жил гэдэг би жүжигчний анги оюутан. Чи манай найзыг шохороход байгаа мó? Саяжингаал гөлрлөө штэ. Манай найзыг айш гэдیں۔ Бас чам шиг гей.
гэж хэлээд тэр өрөөний мань хоёрыг танилцуултал манайх өмнө нь өөрсгөө үнтэй танилцж байгаагүй тул сандарсандаа баахан хачи мэрээд айшиг үргээгээл авч ийн. Коллинс маань харин Хенритэй нэлээд найзууд болж эдний гэрт хоол идгээр явж байх ба. Хенригийн нөхөр Пабло сайхан хоол идсэн угтаж авнаа. Коллинсийн хувьд амьдралдаа анх удаа ижил хүстэй хосын гэрт ирсэн учраас их л сонирчирхан олон зүйлс асах бөгөөд та хоёрыг хуршууч нь мэддгүү гэхэд мэдгүй. Мэдэл энүүгээр нэг болох үз бит хоёр чимээг үхэн л амьдэрдэг юм хэмээн хариулдаг. Тэгвэл танаа гэрийнхэн мэддгүү хэмээн асуухад Хенригийн царай нэг сонирн болж би гэрийнхэнтэйгээ харилцаа болоод их удаж байна. Би ижил хүстэн гэдгээ хэлэх тэр үед намайг гэрээсээ хөлсөн хэмээн хоолойн зангирын хэлдэг. Харин Паблогийн ээж нь хаавчиж манай хоёрыг хамт амьдрахын хүлээн зөвшөөрсөн гинэ. За ингээд хагас жил өнгөрч Ричи маань Жилийг дагуулan хөдөө авах гэртээ яваал очлоо. Гэтэл аав нь Жилийг харснаа. Чи англи юм уу? Гарал үүсэл чинь хаанах юм? Энтергээд бүр нилээн рейсистсан гаргаал эхэлж байна. Уусаач тэгээд эдний хөдөө газар цагаан арснууд их байдаг болохоор ер нь л арьсан хүний үзэл их байдаг бололтой. Ричи грекэндээ өөрийгөө гей гэдгийг хэлэх гэсэн боловч зориг нь нүрдгүй. Тэгэхээр нь Жил би аягатай гуугаад ирээ. Ричи та нарт хэлэх зүйл байгаа. Химээ босоо явахад аав нь сонирн болсноо. Ричи Жэрэ нөхрийг жирэмслүүлсэн биш вэз гэхэд үгүй л гэлээ. Тэгэж юу юм бэ? Юу хэлгээд түгдэрч гацаад байгаа. Химэн зандрангуу асуухад Ричи нилээн тулгамдан гей гэдгээ хэлж чадсангүй. Харин оронд нь хуулийн ангид сольж жүжигчний ангид орох гэж байгаагаа хэлтэл аав нь дүрсгийн уурлал явчихна. Өө муу мал царайлчаад юун жүжигчин энтергээд байгаа юм бэ? Манай удмаас жүжигчин гартлаа 80 жил заа юу? Химэн нилээн бухимдснаа Жил дээр очиод чи уруу татсан уу те? Яг тэгсэн биз? Лондонгийн охтууд ийм л залтай. Химэн уурлаад гарч одно. Ричи Лондонд босч ирээд гей барнаас ч салхаа байлаа да. Бараг л 5 дахь өдөр болгон ийшээ орж өөр залуустай танилцсан ёстой л хамаа намаагүй бэлгийн харьцаанд орж эхэлдэг. За тэгээ энэ бааранд Эш Роско гэдэл киноны маань бусад гол дөрөвчөөс цугласан байх ба. Энэхэд би бинийгээ сайн таньдаг болжээ. Хэдий Лондон ч гэсэн 1980-ад оны англичууд ижил хүйстэн трансгендер залуусыг үзэн ядаж бид нь халдаж зодож нүдэх нь энүүхэнд байсан учраас эдгээр залуусын хувьд гей баарандаа л эрхчлөөгөө эдэлж өөрийнхөө байж болох цорын газар нь болохоор аргачлгүй юм дөө. Харин нөгөө талд Хенри хэлж байна. Манай нөхөр хатгаа авсан юм шиг байлээ. Уушг нь хатгаж өгдөөд хэцүүхэн л байна. Тэгвэл эмчнэр үзснээ та нар шууд хийжээдгүй үз. Шувны ханаад байж магадгүй. Гэд хачаа мэрэд байсан. Ах нь өнөөдөр эртгэн буулаа шүү. Паблод шүл устай юм аваач өгөхөөс гэдэл гарч одно. Гэтэл хэд хоногийн дараа Коллинс ажил руугаа яваа ортол Хенри өвчтөгээд чөлөө авсан. Чи орлоод ажиллах нь вэ шүү. Өнөөдөр илүү цаг ажиллаарай л гэж байна. Гэхдээ Хенри ажилдаа ирэхгүй бараг 7 хонлоо. Коллинсын санаанд цовж гэрт нь очиод хаалгын нүдтэл гэртээ байгаа мөртлөө хаалгаа тайлдгүй шүү. Удалгүй Хенригийн оронд өөр хүн ч ажилд авлаа. Коллинс санаа нь бүр зовж Хенригийн гэрт ирсэн боловч гөршиг нэмээ гарч ирээд "Минийхөө чи нүдэд нэмэргүй. Хенриг өчигдөр түргэнийхээ ирээд аваад явсан." Химээлж Коллинсыг гайхшруулна. Манай хүн Хенритэй уулзах гээд эмнэлэг дэртэл зөвхөн гэрийнхэнтэй нь уулзуулна гэдээ харна. Би хамаатны дүүн байгаамаа. Химээлээд яваад орох гэтэл бүр халаад маск нэг удаагийн бэйлийн энэ өмсгөөд ковидын үешгэл их сүржин bay шүү. За ингээд Хенригийн байга өрөөлөө яваа ортол мань хүн бүр царай алдсан их л хэцүүхэн байгаа нь илт байдаг. Эмчнэр миний үешгийг үзээд хавдартай болсон байна гэж хэлсэн. Гэхэд Коллинс гайхаж хавдар чинь халдвар төвчин биш шүү дээ хаа. Тэгээ яага надад энэ хувцсыг өмсгсөн бол гэхэд Хенри мэдгүй. Тэдэлхтээ шин төрлийн хавдрал гээд байсан. Пабло хатгаа тусаагүй лээ. Яг над чиг уушигны хавдартай болцсон. Ахна бодоол байна. Манай галтгооны доор хөх зургацсан байсан. Тэгвэр нь будаад хөгцөн томроол байсан. Айгүй л тэр мөгөнцөөс болж л уушгиндаа хавдартай болчих шиг боллоо доо. Химээлт үед эмнэлгийн ажилтнууд хоолыг нь авчирснаа оруулж өгөхгүй хаалганых нь гадаа үлдээхийг хараад Коллинс бүр сонирн болчихноо. Би ингэж солилцсон хүн яаж хоолоо авч идэх юм бэ? Химээ бодоод Хенригийн хоолыг дөхүүлж өгнөөж хаваас. Аха, эмчнэр танд эмчилгээ хийж байгаа мó? Химээ асуухад үгүй. Эмчнэр надад ойртогчгүй байгаа. Уугаараа гээд хэдэн эмэл өгсөн гэж хэлэх нь үнэхээр өрөвдөлтэй. Энэ бүхнийг харсан Коллинсын сэтгэл санаа нэг сонирн болж амьдралдаа анх удаа гей барнд ороод ганц пив уусан сууж байтал Росконыг пив авчирж өгснөө. За залуу маань энийг уугаад жоохон сэрэг саянаас хойш л урбагаад байх юм. Химээ хэлэхва энэ үед тэнд Ричи, Жил, Эш гэдэл манай залуус бүгд байлаа. Коллинс тэдэнтэй танилцсан энэ хэдийн түрээсэлдэг байшин руу явхаар болох ба. Анх удаа өөрийнхөө үеийн өөртөө адил ижил хүссэн залуустай явж байгаа болохоор их л сонирхолтой байлаа. За ингээ яваортол баахан хүн ирсэн. Пив уухнууж тоглоод ёстой л хинээс жайж ижилгүй сайхан цагийг өнгөрөөж байх ба. Гол дүрийн залуус маань хамтраад энэ байрыг тэр жигтэн түрээслэн амьдарч байгаа юм гин.
Залуусын түрээсийн байраа ягаан байшиг хэмээн нэрлсэн бөгөөд жилийн ээж өгсөн ягаан аягыг бэлэгдэн нэрлсэн юм аа л гэж авч байна. Энэ үед хүзэр тоглож байсан их хэлж байна. За залуус минь, Америкт нэг ханиад гарсан гэж байлаа шүү. Би сонссон. Дандаа гей залуучууд л тусаад байгаа гэсэн. Тухгүй ангилжвас гарах нь ойлгомжтой. Хэмээн хэлтэл Ричи. За болдоо анаа минь. Тим юм гэж юу байсан бэ? Ханиаднаас болж үхээд тахтай байдیں۔ Тэр тусмаа бүр зөвхөн гейүүд тусдаг ханиадгийн шүү. Та согтсон байна гэж авч байна. За тэгээд энэ цугласан залуус ууж идэн драг шоухийн BB-тэйгээ их дотн сайхан байгааг анзаарсан Коллинс Роскотой уулзаад танаад түрээслэх хүрээ байхгүй биз? Хэмээн асуухад Роско өөрөөгөө харуулад чи надтай хамт энэ руунд орчих юм уу? Хүний 40 паунд болж гин үү? Гэхэд болж гин ол гэж байна. За ингээд дуу шуумтай дараахан залуу маань анхудаа биеэ сул тавьж өөртөө адил залуус дунд орон дуулж бүжиглэн цагийг сайхан өнгөрөөлөө. Ингээд маргааш өглөө болж шинэ өдөр эхэллээ. Ягаан байшингийн залуус маань нэг нэгээрээ угаалгын өрөө орцгоож өглөөний цагаа хамтдаа уун тус тусынхаа ажилдаа гарцгаана. Энэ үед сонио иш суусан Ааш Америкт ижил хүснүүд үл мэдэгдэх өвчнөөр өвчилж игсэн тухай олж уншаад энэ талаар жил дуулгадаг. Залуус маань өөрөөсөө ажил дээрээ эд божигнуулж байх үед харин нөгөө талд Хенри уушигны хүн төлбөрийн хадгалгаагаар инхүү хорвоог харамсалтайгаар орхижээ. Тэнтгийн эмчнэр Хенригийн орыг ариутгалын бодисоор угааж арчин маш их цэвэрлэгээ хийж байгаагаас харахад халдвар төвчин гэж бодсоор байгаа болтой. За тэгээд аргачгүй дээ яг энэ үед дохын халдвар дөнгөж Америкт гараад хүн төрлөختөн дох гэдэг өвчнийг нээж илрүүлээчгүй байгаа учраас ингэж арга хэмжээ авахаас ч яхав 2 жил өнгөрч 1983 он боллоо. Жил Ричи хоёр маань хичээл их хажуугаар баарнд дуулж цагийн ажил хийдэг болсон ба Ричигийн гэрийнхэн хүтэйгээ уулзахаар ирснээр аав нь шууд Ричиг шүүмжлээл эхэлж байна. Чи чинь зөр жүжигчний ангид орчоод одоо хямдхан баарны дуучин болоо юу? Бүтгэхгүй чи бүтгэхгүй. Гэх зэрэгээр шүүмжлэхэд Ричи бухимдсандаа гараал явчихна. Түүний ээж жил тандан их чинь та хоёрыг юу н ажиглаа л байгаа шүү. Хамтдаа хайрын тухай дуудуулаад та хоёрын бие рүүгээ харахыг жанзаарсан шүү. Энтергээд байхаар нь жил өө анаа та нэг л буруугаар ойлгоод тах шиг байна. Коллинс бит хоёр үерхэдгүй зүгээр л найзууд. Гэсэн боловч хэлснийг ойлгосон уу яасан бүү мэд. Харин нөгөө талд Роско найз Максийнхаа хамтаар их чихээ хормонд ирсэн боловч аавтайгаа уулзгаасаа хормонд нь орж чадалгүй буцлаа даа гэж. За тэгээд сэтгэлээ сэргээх санаатай баард бүжгэлж байгаад нэг залуутай танилцсан гэртээ авчираад жанжан болж байгаа л харагдана. Эксний өрөөнөөсөө гарч ирээд бид хоёр болцсон шүү. Өрөөндөө орж болноо. Коллинс чи ингээл ажилд гэр гээд л яваад байх юм. Хүн амьтантай танилцаад унтаж хэвтээжтэй. Химээ уруудтаад байгаа маас. Харин манай даруухан Коллинс маань ажил руугаа яваа очтол эзнэн. За Коллинс минь паспортаа бэлдээрэй. Компаниас бүх зардлыг чинь даана. Дараа 7 хоногт Нью-Йорк явна шүү. Хэмээн хэлж Коллинсыг шоконд оруулнаа. Манай хүн үйлчлүүлэгч Нью-Йоркоос олон костюм захиалсан. Чи манай нөхөртөө Нью-Йоркд очиж костюмуудын оёноо л гэж байна. Англиас өөр газар очиж үзээгүй Коллинст Нью-Йорк орох нь сайхан ч гаж донтой захиралтайгаа явна гэдэг нь тийм хин л байлаа. Манзалус гей барандаа угаа сууж байтал сүмийн ахгүй орж ирээд дохын алдар гарчаад дэжтэй. Танай баранд энэ постероо үлдээч. Гэсэн боловч Роско зазагнаад хөөгөөл гаргаж байна. За ах минь манай авчаас шашны хүн дандаа л хэрэггүй юм ярьж байдгийн гээд хөөгөөд гарганаа. Гэтэл Рич хэлж байна. Ёо юм балан юмнууд их болжээ. Тэр дох гээд байгаа өчнөр нь зөвхөн бидэн шиг гейүүд халдвардаг гэлв. Тим юм гэж юу байсан бэ? Худлаа солиорцгож байхгүй юу? Зүгээр гейүүдэд дургу болохоор л биднийг BB-тэйгээ уулзахыг хараад нүд нь орсоод байхгүй юу? Тэглэж угаасаа тийм өвчин байхгүй. Дох гэдэг өвчний нэр барьж том компаниуд вакцин шахаж мөнгө хийх гэж байхгүй юу? Шаал худлаа. Гээд бүр тоох шинжгүй шүү. Жил өглөө хичээл рүүгээ явж байхдаа эдэнтэй нийлээд байдаг Макс гээд найз нь хотын трамвайнд кондуктороор ажилд орсныг олж хараад манай хоёр жаал буугаалнаа. Гэтэл нэг удалгүй жилийг хичээл дээр явж байхад нь яралтай дуудлага ирэх ба Макс найзаа чи миний хүнсний эмэг төхүүлээд өгнө шүү дээ. Чамайг ирэхээр чин тайлбарлая жил. Өөр хинтж битгий хэлээрэ. Найз нь чамд л итгэж байгаа шүү. Гэж авч байна. За ингээд Максын гэрт яваа ортол нилээн зайгаа авснаа. Жил найзаагаа ойлгоорой. Над руу нэг хойртой тэрэггүй шүү. Чи дэлгүүр ороод 2 кг мах өндөг сүү аваад ирж тэхүү. Гэхээр нэ жил бүр гайхаж. Макс яасан бэ? Юу болоод байгаа? Химээ асуухад эмчнэр намайг үзээд ихэндээ хатгалгаа байна гэж байсан ч удалгүй надаас маш олон шинжилгээ авч ирсэн. Тэгээ надаас маш олон хувийн асуулт асууж чи ижил хүснүүгээд асуугаад байсан. Яг тэр үед л би өөрийгөө дох авсныг ойлгосон. Химээ хэлээд асгаран уйлж эхэлдэг. За тэгээ энэ үед дэлхийд даяар дохын халдварыг дөнгөж нээлрүүлсэн учраас халдвар яаж тархаж байгаа талаар хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй л байлаа. Ямар санда манай хоёр хүртэл бибинээсээ зайтай суудсан байгааг нь хардаа. Жил тэгтээ зүгээрээ найз нь шөлөөсөө угаад дасгал хийгээд байвал гайг болчих واخа. Дохч нь хавдраг гэвэстэй. Тэгтээ би ямар ч хавдраг юм шиг л санагдаад байх юм. Найз нь тийм ч муу биш байна. Тэгтээ боддоо жил.
Дохо тийм амар халдвартай өвчин юм бол эмчнэр намайг эмнэлгээс гаргана гэж үү? Тэгэхээр миний халдвар нэлээд гайгүй хөнгөн байх. Тэрнээс гадна найзаа нөгөө эдийн талаар ёстой хэлж болохгүй шүү. Айгүй бол цаашаагаа ирчин. Надад чамаас өөр итгэх хүн алгаал гэж байна. Жилч тэгээд үнэхээр сайн найз юм уу? Хичээлдээ явна, цагийн ажлаа хийн. Дундуур нь Максин гэрт өдөр болгон ирж гэр орныг цэвэрлж хоолундыг нь бэлдэж өгнө. Гэхдээ Максинд очиод харих болгондоо тэр дөрөө шүршүрт орж бие хүчтэй уран угааж амхандаа л хөрхий дохын алдраас өөрийгөө хамгаалж байгаа нь энэ юм байна л да. За тэгээд хүрээд энэ бол нүгэл киноныхаа парт 1-ийг дуусгацгаая. За тэгээд та ч гэсэн харж байгаа бах те. Тухайн 1980-ад оны их үед дохын алдар зөвхөн Америк гэлтгүү дэлхийн маш олон улс оронд асар хурцтай тархаж гисэн. Ялцчгүй Америк өвчтнүүдэд илүү сайн бүртгэж энэ талаар цагаалтгүй мэдээлэл хүргэж байсан учраас дохыг Америкаас үсэх хэмээн тухайн үед хүмүүс бодож байсан байгаа. Гэхдээ та ч гэсэн сайн харсан биз дээ те. Дох Америкт дөнгөж тархаж эхлэх үеэр Хенри аль хэдийн дохын алдарыг хүндэрсэн шатанда орцсон байгаа биз. Тэгэхээр яг үндэ тухайн үед дэлхийд даяар хэдэн мянган хүн энэ өвчнөд өрж өгсөн байгаа бүү мэд. Та дус Хенригийн нүүрэн дээрх хар толбыг харсан бах те. Энэ бол 1980-ад оны дохын алдартай хүмүүсийг ялхан таних бараг гол тэмдэг болж байсан зүйл гэхэд болно. Капоси саркома хэмээх нэг төрлийн маш ховор хавдар байгаа юм л да. Энгийн хүмүүсийн вирусыг авсан ч яахчдгүй. Харин дохын алдартай хүмүүсийн дархлаа тэр дороо нуруу ундаг учраас энэ вирус биед норж удалгүй хор тавдар үүсгэн биеийн дээгүүр нь цусны бөөгнөрсөн толбыг үүсгэдэг байна. Арьсан дээр нь ийм тууралт гарсан л бол ер нь дохын хүндэрсэн шатанда орцсон гэж бараг ойлгож болохоор байсан. За тэгээ ер нь 1980-ад оны дохын алдар бол яалтчгүй LGBT ижил хүйстэн трансгендер залуусын дунд үнэхээр гал шиг тархсан. За тэгээ дийлэгтэй ижил хүйснүүд халдруулж байсан болохоор улс орнуудын эрүүл мэндийн яам төр засаг тэмчих анхаарал хандуулахгүй байсан нь үнэн. Гэхдээ удалгүй дохын алдар зөвхөн ижил хүйснүүдийн үрэлтээс халж энгийн стрейт хүмүүс халдуулж ирснээр энэ өвчний аюул занал хийлэл ямар аимшигтай байгааг дэлхийн нийтээр ойлгож ирсэн байгаа. За тэгээ бүгдээ удахгүй парт 2-ороо иргэн уулзцгаая. Таалагдсан бол комент бичих ямартваа. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр бай guys.